ер нь бол энэ нөхцөл байдал уг нь нэг төрлийн бус байгууллагын даргын асуудлаас болж өссөн. За тэрнээсээ ч өмнө ухрааж үзэх юм бол 24 оны сонгуулийн дараагаар манай намын дүрмээр улсын их хурлын сонгуульд ялалт байгуулвал намын дарга ерөнхий сайдад дэвшүүлнэ гэсэн юм залт байгаа. За үүнийхээ дагуу оюун эрднийг ерөнхий сайдаар одоо сунгаж тийм ээ одоо томилж үргэлжлүүлсэн. За энэ оны хавар ерөнхий сайд оюун эрд нь өөрт нь итгэл үзүүлэх хэсгийг одоо оруулж ирсэн. За ингэхдээ итгэл үзүүлэх тэр одоо албан тоот бичгэндээ парламентын засаглалыг бэхжүүлэх, хадгалж үлдэх гэсэн ийм одоо өгүүлбэрийг оруулж ирж исэн. За тэрнийх нь одоо бас яг зэрэгцээ Тэмүүжин нарын гишүүд бас нэг үндсэн хуулинд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй шүү гэдэг гинтийн нэг тийм гар хэсэг цуглуулаад бичиг гаргаж ирсэн та бүхэн санаж байгаа бах тийм. За оюун эрдэнэ ч гэсэн гишүүдийн асуултад хариулахдаа ер нь их тийм учир битүүлэг яг цаанаа нэг тийм барьцаанд орсон ч юм уу, цаанаа нэг дарамтанд орсон ч юм уу нэг тийм аягүй сонио хариулаад байсан шүү дээ. А тэгэхдээ ерөнхийлөгчийн одоо дэмжлэг надад байхгүй болсон. Кабинетийн сайд нар маань миний эсрэг явсан гэдэг ийм одоо агуулга бас хэлж ирсэн. За түүний дараагаар огцорсны дараа ерөнхий сайдад нэр дэвшүүлэхдээ ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Зандан Шатар манай намаас баг хурлаар орж ерөнхий сайдад дэвшүүлж ерөнхий сайдаар одоо ажиллаж байгаа. За түүний дараагаар намын даргын асуудлыг бид нар одоо уг нь баг хурлаа зарлаад явах байтал баг хурл маань бас зарлагдахгүй нэлээд удсан. За тэгээд эцсүүлдээ баг хурл маань арай гэж нэг зарлагдаад баг хурлаараа одоо төрийн бус байгууллага өөрийнхөө л одоо дүрм журмынхаа дагуу явна штэ. Хамтдаа одоо баталсан одоо дээд шүүхэд бүртгүүлсэн үндсэн дүрмийнхаа дагуу л явж байгаа. Тэгээд намын даргын одоо сунгаа болсон. Манай дүрмэн дээр бол сонгуулийн үр дүнгээр одоо ялт байгуулсан бол ерөнхий сайдад намын дарга дэвшүүлдэг болохоос биш. Тэр хооронд нь ерөнхий сайд нь одоо ялт байгуулсан ерөнхий сайд нь унах юм бол эргээд одоо байгаа ерөнхий сайд шууд намын дарга болно гэдэг тийм одоо зүйл залт байхгүй. Тэгэхээр цэвэр одоо өрсөлдөө явсан гэсэн үг. Үүнд бол өрсөлдөх эрх нь хүн болгонд нэгттэй байсан. За хоёр хүн өрсөлдсөн. Нэг нь улсын их хурлын дарга Амар Баясгалан, нэг нь болохоор ерөнхий сайд Зандан Шатар. За хамтдаа тооллогын комиссаа одоо гаргаад батлаад дүрмээ тогтоод. За ер нь бол үр дүн нь юу байсан бэ гэхээр хоёр шатны одоо санал хураалтаар Амар Баясгалан намын дарагт одоо баг хурлаасаа сонгогдсон гэсэн үг. За түүний дараагаар маргааш нөгөөдрөөс нь ахуулаад өрсөлдөгч тал нь Зандан Шатар дарга арт түмэндээ мэдэгдэл хийнэ гэдэг одоо мэдэгдэл дор засгийн газрынхаа одоо ерөнхий сайдынхаа өрөөнд хэвлэл мэдээллийг цуглуулж агаад арт түмэндээ хандаж биш харин ер нь бол өрсөлдөгчтэй хандаж мэдээлэл хийсэн. За чи хулгайч мөн байсан бай. Чи бол хулгайч. Ийм учраас одоо би хулгайч гэдгийг чинь тогтоохын тулд хууль зүйн сайдаа одоо томилж байна гэд одоо ийм мэдээлэл хийсэн тий. Бүгдээрээ мэдж байгаа. За ингээд ер нь бол процесс хөрсөн. Эргээд одоо ер нь манай бүлэгч хуваагдлаа. Удирдах зөвлөлч одоо хуралдахгүй улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан сайдын томилгоогүйг нь мандах чи удирдах зөвлөлөөр ярьдаг шүү дээ. Энийг аач ярихгүй улсын их хурлын даргыг огцруулах одоо бичгийг ч одоо хүмүүс өргөн барьлаа. Энийг ээж яриаггүй. Ерөнхий сайдыг огцруулах бичгийг ч одоо гарлаа. Энийг ээж яриаггүй. Цаг үеийн нөхцөл байдлын талаар ч ердөөсөө яриаггүй. Удирдах зөвлөлийг бол ерөнхий нарийн бичгийн дарга одоо зарлан хуралдуулах үүргийг хүлээж өгдөг эрх нь одоо байгаа гэсэн. Зөвхөн ерөнхий нарийн бичгийн даргад энэхүү эрх нь хадгалагдана. За үүний нэгэн адилаар бүлэг улсын их хурл дэх одоо улсын их хурлын институт шүү дээ. Бас дотроо ингээд дүрмтэй. За дүрмийнхаа дагуу 7-гийн 1 дээр бүлгийн даргын эрх үүрэг дээр 7-гийн 1-ийн 4 дээр бүлгийн дарга л одоо хуралдааныг товлон зарлах эрх үүрэг нь бол байдаг. Хуралдуулах шаардлагыг бол бүлгийн дарга өөрөө тогтоож болно. За удирдах зөвлөл чиглэл өгж болно. За бүлгийн гишүүдийн олонх нь бас одоо шаардаж болно. Гагцхүү одоо товыг зарлах нь бол бүлгийн дарагт одоо хадгалагддаг. За үүний улмаас бас дахиад нөгөө манайх ч одоо бас нэг тийм сонир бүлэг нь 2 бүлэг нь одоо ингээ 2 хуваагдаад. За урчигдэр жишээлбэл өөрсдөө одоо хуралдаж Ухнаагийн Отхон баярыг одоо бүлгийн даргаар тавьсан байсан. За нэг хоногийн дотор нийгмийн шүүмжлэлд өртсөн учраас үүнийг өөрчлөөд өчигдөр дахиад одоо
дөрмийн бус хурлаа хийгээд бачаргал гишүүнийг одоо бас гаргасан байх шиг байсан. Ингээд өөрсдөө дотор одоо групп үүсгэсэн юм уу мэдээлэлээ одоо ингээ хоорондоо солилцоод энд хуралтыг тэнд хуралтыг ингээд тийгээд мэдээлэл хуваалцаад ах шиг байна. Бүлгийн гишүүдэд одоо бусад тал хувьд нь одоо ямар ч мэдээлэл зар ирэхгүй. Ингээд албан ёсны ямар ч одоо заргүйгээр өөрсдөө л ингээ бүлгээ хуваачаад байгаа байхгүй. Тийм нөхцөл байдал үүсээд байна. Ер нь бол би өнөөдөр Конопонд хүрээгүй буюу одоо ямар ч одоо юу гэдэг зөвшөөрөх татгалзах санал өгөөгүй. Гэтэ мэдээж Конопонд хүрэхгүй байна гэдэг нь өөрөө татгалзснаар бол ороо явчихдаг. За би бол юу гэж хэлсэн бэ гэхээр би ер нь бол одоо маш их дарамттай гишүүдийг бол маш их дарамтлж байна гэдгийг бол хэлсэн тий. За ер нь бол энэ дарамт байна гэдгийг бол зөвхөн би хэлээд байгаа юм биш. Бусад одоо гишүүд яг дарамттай байгаа, үнэхээр дарамттай байгаа гишүүд мань бол бас хэвлэлт хүртэл гарч чадахгүй байгаа. Хувь хүмүүсүүд рүү одоо холбогдох хүмүүс өөрсдөө ярьж дарамтлж байна. За бизнесийг хааж дарамтлж байна. Хянан шалгаж одоо дарамтлж байна. Аргадахыг бас аргадаж байна. Албан тушаал амлахыг амлаж байна. Ер нь л бол одоо ингээд эрх мэдлийн маш тийм бохир технологи, бохир одоо юм зодон болол явж байна. Яг маш харамсалтай байна. Зүгээр нэг төрийн бас байгууллагын удирдлагын асуудлаар ийм хэмжээнд төрийг гацааж, ийм хэмжээнд бүлэг, нам, удирдах зөвлөл за улсын хурлын чуулганыг хүртэл хаглан бутаргаж байгаа нь бол маш харамсалтай асуудал. Өнөөдөр тэгээд төсөв сайн байсан гэж ярьж исэн хүмүүс төсвийн одоо хилцүүлгээс ахуулаад төсөв өргөн барихтаа л одоо хичнээн сайн байна гэдээ одоо манай зарим гишүүд чинь чихтэх магтаад байсан шүү дээ. Миний хувьд бол анханасаа л төсөв чинь хууль зөрчсөн байна гэдгийг бол хэлж исэн. Төрийн албан агчдын тэтгэвртэй гарахад тогтоодог тэтгэмжийг 50% нь бол төсвийн тухай хууль, төрийн албан тухай хуулийг зөрчсөн шүү гэдгийг хэлж исэн. За би сайдаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын багц одоо 5 хуулийг өргөн барьж байсан. За түүний одоо тэтгэврийн хууль дээр яг одоо энэ тэтгэврийн хэмжээг жил бүрийн одоо өнгөрсөн жилийн инфляцийн түвшинтэй уялдуулж одоо жил бүр нэмэгдүүлж байх ийм хуулийн заалтыг тухайд өргөн барьж байсан. За Булгантуяа сайд одоо байхад энэхүү хууль маань батлагдчихсэн тийм. Энэ одоо хуулийн заалттай учраас өнөөдөр бас 6%-аар нэмэгдүүлэх ийм одоо төслийг бол оруулж ирсэн. За төсвийн хилэлцүүлгийн одоо эхний одоо энэ шатн дээр манай нийгмийн бодлогын байнгын хороо харьяа одоо яамдынхаа сайд нартай уулзаж одоо уулзалтыг зохион байгуулж төсвийг одоо хилцсэн. Тэгэхэд бол Ундрам сайд, Авбакир сайд, за Наранбаяр сайд нар улсын их хурлын гишүүдэд, байнгын хорооны гишүүдэд төсөв танилцуулахдаа бид нар сангийн яаманд одоо эдэн төгрөгийн төсөв хөргүүлсэн. Сангийн яамн дээр ингэж хасагдсан одоо нэг шаардлагатай нь одоо ийм одоо төсөв байна гэдгийг одоо бид нар танилцуулж байгаа байхгүй. Тэгэхээр анханасаа сайд нар нь хүртэл өөрсдөө энэ төсвийг энэ хүлээн зөвшөөрөөгүй байсан л гэсэн. За өнөөдөр бас нийгмийн энэ их одоо шүүмжлэлээс гадна багш нарын, эмч нарын одоо энэ ажил хаялт ахмадууд маань ч гэсэн гадаа бас ингэж ихсаал үнэхээр л одоо болохгүй муу төсөв байгаа гэдэг нь бол гинцж ойлгомжтой байна шүү дээ. Энэ цаг үед засгийн газар өөрөө энийгээ мэдж байгаа бол төсөв одоо эргүүлэн татаад гялс одоо буцаага засаад оруулж ирэх бүрэн эрхэнд байгаа атал эргээд ингээд бас дахиад холион бантан ерхий сайдынхаа өрөөнд байнгын хороодын дарга нарыг дуудаад оруулчихсан баг одоо хинэн хурал хинэн засаг одоо юу болоод байгаа юм бэ ингээ ойлгомжгүй мэдгэтгэе байлаа. Ер нь ийм маш их одоо ийм хаос үүсэж байна. Тэгэхээр ер нь бол энэ эрх мэдлийн хуваарлалт ийм замбраагүй болсон нь бол хин ийм замбраагүй байдлыг үүсгэж байна гэдэг дүгнэлтийг таад маань өөрсдөө бас хийсэн зүйл байхаа л гэж бодож байна. Тэгэхээр одоо чуулганы хуралдааны тамхи сая та гарч ирсэн те хичнээн гишүүн одоо хуралдаа сууж нэрц бүрдэхгүйгээд хүлээгээд байна шүү дээ. За засгийн газрын гишүүдийн хувьд бол байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжиж буюу үндсэн хуулийн заалтыг зөрчих зүйл хийж байна. Тийм учраас хуралдаа орохгүй гэдэг ийм зүйлийг хэлээд байна. Байнгын хорооны санал нь засгийн газрыг огцруулахгүй гэдэг санал гарсан. Тэгэхээр энэ саналыг яагаад үндсэн хууль зөрчсөн гэдэг нь би бас сайн ойлгохгүй л байна. Тэгэхээр засгийн газрын асуудлыг хилэлцэх хуулийн заалттай 3 хоногийн дараа өргөн барьснаас хойш 3 хоногийн дараа хилцэж эхлээд 10 хоногийн дотор одоо хилцэх ёстой тийм. Тэгэхээр дараагийн одоо энэ прецедентүүдийг одоо юу гэж хараад нөгөө учрал хуурамч хайр байна гэдээсэн шүү дээ. Хайр хөрчлөө хуурамч харин гэдэг нэг жоохон хүүхдийн маягийн тийм хоржонтой сонин хошин шогийн юм яриад илээ би ердөөс бас сайн ойлгохгүй. Тэгээд харах үлдлээ. Одоо дараагийн зөвлөл зарлагдсан байна. Би дараагийн зөвлөл рүү орох хэрэгтэй. Арчилсан нам улсын их хурлын дарга шаардлага хөрвүүлснээ мэдээлсэн.
Тэгэхээр улсын их хурлын гишүүд бол ямар ч асуудал бай чуулгандаа бол суух үүргийг бол хүлээж байгаа. Үндсэн хууль зөрчсөн эсхийг одоо хэн шийдвэрлэдэг вэ гэдгийг Зандан шидар одоо ерөнхий сайдын үгээр чи шийддэг юм аа. Цэц шийддэг юм аа гэж хэлсэн. Тэгэхээр яг энэ үгийг өөрсдөд нь бас зориулъя.